мамагийн баримтлсан бодлого нь бол яг үнэ хэрэг дээр бол өөрөө захирах санаатай. Тэгээд нэг тоглоомын хүүхэд тавьчаад захирж ирсэн нөгөө нохоо нээний тухай хоёлаа түрүүчэн дугаар дээр ярьсан шүү дээ. Яг ингэдэг байсан гэд мамаа бас тэгсэн. Үнэн тэгээд тэгтээ мамаа бас нэг тийм үзэл сурталтай. Алтан ордын хаан ширийн дээр бол Батын удмын л хүн суун гэдэг. Яг гэвэл нөгөөдгийн хятадсан шүү дээ. Бердебек. Тэгээд нөгөөдөлд нь юу байхгүй. Өрсөлдөх хүн байхгүй. Өрсөлдөх улсууд нэхэр хөх ордоос, саарл ордоос хүмүүс ирэхээр мамаа тийм байдаг. Энд бол Батын удмын л хүн суун гэдэг ингээд суугаад байдаг. Нэг ийм юм болсон юм. Алтан ордын Чингис хаан гэд нэрлсэн тогтмол шиг. Тэгээ хоёул муу юм уу биш юм уу гэдгийг яри те. Тэгээ манай хүн чинь зүгтж очиод юу яачихсан. Тэгсэн төмөрт айгүй хэрэг болж байгаа байхгүй. Төмөр чи өөрөө алтан доолн төмөр гэж байна. Тий, доолн төмөр. Өөрөө алтан ургийн хүн биш. Тэ? Яг алтан ургийн хатан авсан. Тийм учраас манай чи бүх насаар нь хүргэн гэж одоо юун дээр нь бунхан дээр нь бол хүргэн гэд монголоор бичсэн байдаг ч тэ. Монгол хэлээр бичсэн байдаг араб үсгээр. Тийм учраас манай хүнд алтан ургийн нэг ханху хажууд нь ирээд захиргаанд нь байх бас хэрэгтэй байсан баг. Төмөрч өөрөө яг улсаа нэгтгээд захирж ийсгүй. Тийм учраас манай хүн юу тогтмол шиг их дуртай хүлээж авсан. Дордын хаан болцохоор чинь тэнд чинь бас нөгөө одоо элит анги нь өөр штэ. Тэ? Тэгээ хоёрдугаарт төмөр ямар бодлого бариад исэн бэ гэхэлэр торгоны замын худалдаа манай нутгаар л явна гэдэг. Тэгээ нөгөө худалдааны урсгал өөрлөгөө татаад эхлэн бүд алтан урдын чинь зоосгүй болчихж байгаа штэ. Тэгээ ирэхээр нөгөөдөл чинь доктор машигаа ой болио энэ төмрийг буцах юм ч одоо хамаг худалдаа наашин татаад иржтэй гэж. Хоёрдугаарт энэ үеийн хямралын нэг том шалтгаан юу юм гэхэлэр нөгөө монголчууд чи язгуурын Монгол дотгоргоо хөгдсөн шүү дээ Тогоон Төмөр хаан 1366 он баха. Тэгээд эренгүүт нөгөө хятадаас ирдэг худалдаа чинь багасчихж байгаа байхгүй. Тэгээ багасангуут тэр нөгөө урдан сайхан мөрөн шиг гол мөрөн шиг урсж орж ирдөө байсан юм. Горг шиг болчихж байгаа шүү дээ. Сайн бацны сонсогчдоо Монголын гигцэн түүх подкастын ээлжил дугаар эхэлж байна. Нэвтрүүлэгтээ хамтран ажилласан тэтгэгч Top Motors. За Top Motors компани нийгмийн хариуцлагын хүрээнд их олон ажил зохион байгуулдаг. Түүний нэг нь 2024 оноос хойш зүрх мартахгүй төсөлтөнд хамтраад 10 хүүхдийн зүрхний хагалгааны төлбөрийг бүрэн даасан байна. Тэрийг хайдагын төсөл сая нэг Бутаны хүүхэд ирж тийм билээ. Зүрх мартахгүй төслийн хүрээнд хагалгаанд орсон байлээ. Тэгэхээр зөвхөн ч Монголын хэмжээнд биш бас олон улс руу гарч байгаа хайдагын төсөл байна гэж. Би Монголын бас нэг soft power төслийн болоо гэж ойлгодог шүү дээ. Тийм. Зөвлөг хүчний. Тийм. Бас мөн л. За сар болгон хаадын тоглоом суурал явж байгаа. Тэгээд нэг дуусч өгдөг хаадын тоглоомтой айлч авахгүй их гүрүү учраас тэгдэг баг л та. Урт түүхт юм да. Тий. Өмнөх сард болохоор Алтан ордын хаадын тоглоом үргэлжилсэн. Энэ удаад дуусгаж амжаагүй ялангуяа Хөх ордын хаадын тоглоом болж үргэлжлэх юм байна. Чивтээр юу хүрээд дууссан штэ. 1257 он хүрээд биш 1357 он хүрээд тэгээд Бердебек хаан суугаад дараа нь Бердебек алагдаад тэгээд Алтан ордын хямрал эхэлсэн гээд тэгээд дууссан. Тэгтээ тэр чинь Алтан орд чинь үргэлжлээд байж л байгаа юм чинь. Тэрнээс цаашаа юу болсон нь ярихгүй бол ханаасаа ягаад Казахстан гараад тэр Узбекистан гараад тэр гэдгийг ойлгомжгүй үлдчих байх л та. Хоёрдугаарт ягаад
ягаад хямарч гэдэг асуулт байна. Бүр Оросын одоо цаглуур бичгүүдэд бичсэн байгаа шүү дээ. Очоод аль ханданд татвараа өгөхөө мэдхээ байдсан гэдэг. Оросч нөгөө жил болгон татвар тушаахгүй шүү дээ. 3 жил чиглүү нэг удаа тушаадаг. Тэгээд татвараа тушаах гээд нөгөө мөнгө төгрөгөө бариад очоод за алийг Мегмар сүрэн хаанд татвараа төлөхөр ирлээ гэсэн. Юу яасны чи Мегмар сүрэн өгөхөд Мегмар сүрэнгийн дараа Отхон баяр сувгаад Отхон баярыг алаа тэгээд тэрний дараа одоо мөнгө төмөр сууж нөгөө Оросод бидний хийдгээд татвараа өгөх юм бэ гэд. Бүр тийм боллоо хямарсан байхгүй. 3 жил тутам татвар өгдөг чи одоогийн Оросын тариф чинь жил болгон л. Яг сайн нэг юуны Евразийн хилцээр тариф буурж байгаа гэсэн. Гэхдээ үр дүн харах мэдрэгдэг байгаа хэл та. За одоогийн Оросын татварыг бодох юм бол бид нар бол ёстой нэг ёс төдий юм авж исэн юм шиг байна лээ. Ёс төдий. Одоо юу хийж штэ сая энэ дайныг харж байхад бол энэ Украины дайныг харж байхад бол Оросын одоо төрийн үндсэн орлого нефт биш болоод татвар болж хувирсан байна штэ. Тэр их электронжуулаад хүн болгоны орлогыг бүртгэхэд мундаг юу гэж байгаа юм бэл. Манайхан бол уул бүртгэлийн бол бид нэр хэлсэн юм л да. Тэгээд татварын их л бага авдаг гэсэн. Тий. Нөгөө Савромат гэдэг төвөгчийг би нэг байсигээд дурддаг штэ. Мань хүн бол нэвтрүүлэг дээр тэгж авч ялаа штэ. Оросын тариачны хамгийн аз жаргалтай жилүүд бол Монголын дарлагын жилүүд байсан гэдэг. Ягаад эзэн хаан багахгүй, ноёдуудын талыг хятцсан те. Татвар багассан. Тэгээд ирж авахт нь 3 жилд нэг удаа авдаг. Чи тэрнээс илүү сайхан нөхцөл гэж юу бах вэ те. За нэг алтан ордоос яачлаа. За ягаад би тэрийг ярьж ийн гэхэлэр ягаад ингэ хямрал үүсч үү гэдэг асуудал байгаа. Тэгээд Бердебек гэдэг нөхрөөс л болж байгаа юм л да. Бердебек чинь одоо эцгийг алдсан байх гэдэг хэлээ ярьжсэн тий. Тэгээд киногийн ч ярьсан. Киногийн ч ярьсан. Гэхдээ тэр кинон дэр байгаа тийм нэг гомо шиг нөхөр бол Бердебек биш л дээ. Бердебек ч бас энэ тэнд юу дайнд ажин одоо явж цэрэг мэрэг удирдах гэсэн бас нэг тийм чангаар нялцай самтан биш байсан. Тэр кинон дэр байгаа Жанибек ч биш. Жанибек ч мундаг хаан байсан. Оросууд бүр тэр байтугай сайн хаан гэж добрый цаар Жанибек гэж бичүүлдээсэн байдэн шүү дээ. Тэр кинон дэр бол нэг ээжийнхээ хормоноос суурсан нэг мангар нөхрөл байгаад гаргаж байгаа шүү дээ тий. Тэгэд Бердебек хаан суугаад яасан бэ гэхлээр мань хүн хамгийн болохгүй юм хийсэн нөхрөлдөө. Өрсөлдөгч болж магадгүй гэд Батын удмын бүх үлдсэн хүмүүсийг цаацсан. Тэр байтугай өөрийнхөө төрсөн түүг үлгийтэй хөхдөг. Цаацаар авсан. Тэгэхээр тэр бол бас үлэмж харгас итгээд байсан байгаа. Тийм ч учраас эцгийг аалсан ч гэж ярьдаг байх. Ерөн зүгээр их сурвалжуудад Бердебекийн тухай их муугар дурддаг нь тэр үед ноёдууд их дургуутсан байгаа. Яг бич өрсөлдөөд тэмцэлд ялаад өрсөлдөгчөө цаацлах магадлал байдаг гэж л өдөр үлгийтэй хүүхэд ямар хамаатай гэдэг ийм асуудлууд гарсан. Хамгийн аюултай нь Бердебекийг ноёдууд нь дургуутсаж байгаад 2 жилийн дараа Кулпа гэж нөхөр. Тэр өөрийгөө Жанбек хааны нууц хүүхэд гэж зарлаад тэгээ Бердебекийг алаад тэгээд хямрал эхэлсэн. Ягаад хямрал эхэлчихв гэхэлэр Батын удмын байхгүй болсон. Тэгэнгүүт нөгөө Шибаны удмынхан, Туг төмрийн удмынхан, Орд эзний удмынхан гэд бага амтан бүгдээр адилхан хэрэгтэй болоод гараад ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт хаан ширээнд өрсөлдөгчийн тоо чинь шууд 3 дахин нуурчиж байгаа үстэй. Тэгээд хоёулаа чивтер хоёулаа адилхан. Тэгээд чамаг очиод Сарай хотод хаан сунгууд би дургуцаад энэ удмыг мөрсөр яасан гэж хаан болж байгаа. Тэгэж ярих юм бол би одоо Шибаны удмын хүн байна гэдэг ингээл. Тэгээд тэр нэг эн чинь 8 жил 20 жилийн дотор 25 хаан суусан. Хамгийн богинохон суусан 2 сар. 2 сар ч биш 46 хоног билүү 47 хоног билүү. 2 сар ч өрөөгүй. 2 сар ч өрөөгүй. Тэгээ энийг нөгөө хүмүүс гайхаад ойлгоод бохгүй амар хүчтэй улс үйжсэн. Гинтхэн ингээд тэгээ хин дуртай нэр ойл Сарай хотыг эзэлж аваад хаан суугаад байдаг. Тэгэхээр зэрэг бид нар нөгөө тэр улсынхаа бүтцийг зөв ойлгох хэрэгтэй болчихж байгаа. Ер нь нүүдлийн улс гэдэг бол одоогийн бидний юу ятсан дасцсан улс биш байхгүй. Баахан аймагуудын нэгдэл
одоо ингээд чивтэр ардталтай энэ Алтан ордын газрын зургийг тавьсан байж энэ их чи ингээд цагаан орд, хөөх орд, Шибаны орд, энэ саарл орд л доо. Туг төмрийн орд, Батын орд, орд эзний орд гэд ингээд бахан ордууд болоод хуваагддаг. За энэ орд чинь бас дотроо дахиад жижиг ордууд болчдөг. Тэгээд хууль ёсны хаан гэдэг чинь айгүй чухал ач холбогдолтой. Яг тэгвэл хууль ёсны хаан Сарай хотод сууж их юм бол бүгдээрээ захирагдана. Зөв. Тийм байна. Алтан уургийн тийм хүн сууж байгаа юм байна. Бид тэрийг захирагдах ёстой гэд захирагдана. Тэнд хууль бус хаан суучих юм бол юу ярьж байгаа гэвэл тэгэл бүгдээрээ тусдаа толгой дагаад явчихдаг. Ийм юу гэсэн. Тэгээд ер нь энэ үед бол хааны хүч чадал үлэмж доройтоод тэгээд хэн сарайд сууж тэр нь хаан гэж тооцогддог. Тэр цэрэгтэй байна уу, цэрэггүй байна уу? Тийм юм байхгүй. Ингээ хоорондоо тэмцэл эхэлсэн. Өмнөд Хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа Тэв дамнсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Монголын баг хаадын түүхтэй орог давхцсан юм шүү. Адилхан юм шүү. Давхцсан. За ер нь адилхан дөө. Ер нь адилхан. Тэгээд тоглоомын хаадууд гарч ирнэ. Энэ үед чинь нөгөө Мамай гэдэг ноён чинь хүч хэрхэгжиж гарч ирж байгаа шүү дээ. Яг зарим их сурвалжид Зүрхний Мамай гэж бичсэн байдгийн. Зүрхний хүн биш болов уу? Яг гэвэл хүүн сүүлд нь Литвийн их банд улсад очиод Глинский гэж Глинск хотыг захирч суугаад тэгээд Глинский гэдэг овог авсан гэд. Тэгээд тэр хүүд нь энэ юунаас Кремийн хаанаас бичсэн загталд Хияд Мансурт гэж бичсэн ба. Тэгэхээр Хияд Боржгон хүн байх хэвээр Мамай бол. Тэгээд тэр чинь ингээд нэг тоглоомын хаадууд тавьчихдаг. Одоо юу гэдгийг Батын удмын гэдэг нэг бүү хэддгээр татвар юм их нь хүүхэд чим нэг жоох хүүхэд тавиад ингээд хаан суудагч гэдэг юм уу. Ийм асуудал үүссэн л дээ. Мамайгийн баримтлсан бодлого нь бол яг үнээр дээр бол өөрөө захирах санаатай. Тэгээд нэг тоглоомын хүүхэд тавьчаад захирж исэн нөгөө нохоо нойны тухай хоёлаа дөрвөн дугаар дээр ярьсан шүү дээ. Яг ингэдэг байсан гэд Мамай бас тэгсэн. Үнэн тэгээд тэгтээ Мамай бас нэг тийм үзэл сурталтай. Алтан ордын хаан ширийн дээр бол Батын удмын хүн суун гэдэг. Яг гэвэл нөгөөдгийн хятадсан штэ Бердебек. Тэгээд нөгөөдөлд нь юу байхгүй. Өрсөлдөх хүн байхгүй. Өрсөлдөх улсууд нэхэр хөх ордоос, саарл ордоос хүмүүс ирэхээр Мамай тийм байдаг. Энд бол Батын удмын хүн суунд гэдэг ингээд суугаад байдаг. Нэг ийм юм болсон. Тэгээд энэ хөх ордын тухай бид нар нэг яриаг байх те. Тэгсэн. Яг нөгөө зарим Чингис хаан анх яаж яасан ингээд хөх орд гэж нэрлэдэг болсон тухай энэ орд эзэн гээд одоо уул нь Ахмад хүн штэ зүчин. Хонград татнаас гарсан хүү. Тэгтээ Батыг одоо улс салмжлуулахаар тавьсан шалтгааныг ойлаа. Төрөчийн дугаарууд дээр ярьж ирсэн. Тэгэд орд эзэн бол зүүн гарын хан хөвөд гэж нэрлэгдэх орд эзний удмынхан. Хэрвээ одоо ингээд Алтан ордоо авч үзэх юм бол бас харьцангуй эдийн засгийн хувьд сулвтар бүс нутагт нь байрлаж исэн байна. Хэрвээ одоо ингээд энэ хөх ордыг харах юм бол хөх ордод бол нөгөө хот их цөөхөнтэй. За Сигнак, Орда базар, Савран гэдэг ч юм уу нэг тийм хотууд. Тэгэхээр тийшээ ч нөгөө худалдаа багчдаг. Худалдаа багчна гэдэг чинь зоос багтай байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхэд бол энэ туг төмрийн удмынхан бол энэ Каспийн тэнгис, Арал тэнгис тэгээд намуудын мөрөн лүгэ ингэж суушсан хүмүүсийн чинь нөгөө дундад Азийн том хүн ихтэй хотууд тэрүүгээр явж байгаа худалдаанаас чийшээ ашиг орлого нь орж байгаа шүү дээ. Ижил мөрнөөс баруун тийшээгээ
гээд ирэх юм бол нөгөө Хардангис гэж нэг сайхан том худалдааны төв цагаан орд бол тэндээсээ тийжээгддэг. Ийм юунууд улсууд байсан л да. Тэгэд хаан ширээ эзэнгүү одоо эзэнгүү ч яг одоо Батын удмын хан хядуулж дууссан учраас ерөнхийдөө Хөх ордын Урус хаан гэж хүчтэй хаан гарч ирсэн. Тэгээ Урус хааны үед яг хоёул орд эзний хүү хонгираны хүү хончи гэдээ яриад явж болно. Нэг бахан нэр болчих واخ. Тэнд нэг тийм тухайлсан үйл явдлууд байхгүй гэсэн үг. Эдгээр хаадуудын яг Марко Поло хончи хааны үед Хөх ордыг дайрж өнгөрөхдөө тэгээ хончи хааны гэдэг албат мал ихтэй. Тэгээд энэ хаан бол хинтээч дайсагнахгүй сайхан аж төрдөг гэж бичсэн байгаа. Үгүй улсын голд байгаа хүнтэйгээд дайсагнах одоо эргэн тойрон ах トゥ нар нь байгаа ч тийм ээ. Тэгээд нэг тийм дайнд ажинд ягаагүй ер нь мэдээж Алтан ордын том дайнд бол цэрэг авч нийлүүлдэг. 100 гарын ханг хөвгүүд гэж нэрлэдэг. Цэргийн 100 гарч ахсдаг. Улс нь ч гэсэн их улсын 100 гартал байгаа улс шүү дээ. Тэгж явж байгаад яг тэр 1359 онд Бердебек хаан алагдаад тэгээд хүч сулраад төв хүч сул болоод ирэнгүүт энэ хин Урус гэдэг хаан 1360 онд одоо Хөх ордын хаан болж суусан баг. Тэгээ энэ бол их хүчтэй хаан болж гараад за эхлээд бол яг маань хүн дээр дотоодынхон дайн самууныг дарж жагаад тэгээ маань хүн бол ерөөс Алтан ордын нийт Алтан ордын хаан суун гэд паром тишиг дайнд ажи хийсэн хүн. Тэгээд тэр хямралын үеэр энэ туг төмрийн удмынхан нэг энэ Урус хаан хэдсэн. Тэгэд Урус хаан туг төмрийн удмынхныг хэдсэн тэр Туй хажаа гэж одоо Мангашлах гэж энэ Каспийн тэнгисийн баруун эрэг хавьд байсан. Тэр нутгийн захирагч Туй хажаа гэдэг нөхрийг чи цэрэгд ажиллаж одоо миний энэ дайнд яв гэсэн нөгөөх нь үгүй би явахгүй яхалаарэ бид нар энэ одоо нэг ургийнхныхаа эсрэг даймд эжинд явдیں۔ Гэж эсэргүүцээд тэгэнгүүт нь Урус хаан чинь хүн явуулаад цаазаар авцсан баг. Тэгээд цаазаар авчингууд нь тэр Туй хажаагийн хүү Тогтомш гэдэг нөхөр зүхтаагаад яг тэгвэл мань хүн бас цаазаар авахулах аюул тулгарж байгаа шүү дээ. Тэгээ зүхтаагаад мань хүн чинь Довлон төмрийн тэнд очиод суудсан. Тэгэд яг энийг хин Почкаевга Алтан ордын Чингис хаан гэд нэрлсэн Тогтомш шиг. Тэгээ хоёул муу юм уу биш юм уу гэдгийг яри тэ. Тэгээ мань хүн чинь зүхтаж очиод юу ячихсан. Тэгсэн төмөрт айгүй хэрэг болж байгаа байхгүй. Төмөр чи өөрөө Алтан Довлон төмөр гэж байна. Тий, Довлон төмөр. Өөрөө Алтан ургийн хүн биш. Тэ? Яг Алтан ургийн хатан авсан. Тийм учраас манайны чи бүх насаар нь хүргэн гэж одоо юун дээр нь бунхан дээр нь бол хүргэн гэд монголоор бичсэн байдаг шүү дээ. Монгол хэлээр бичсэн байдаг араб үсгээр. Тийм учраас мань хүнд Алтан ургийн нэг ханху хажууд нь ирээд захиргаанд нь байх бас хэрэгтэй байсан баг. Төмөрч өөрөө яг улсаа нэгтгээд захирж ийсгүй. Тийм учраас мань хүн юу Тогтомш их дуртай хүлээж авсан. Тэгээд дуртай хүлээж аваад тэгээд нөгөөт чинь ямар үлээ нэг хотын захирагчаар тавиад тижээгээд тэгээд цэрэг өгөхөд за чи яваад Алтан ордод хаан сууч энэ гэдэг. Тэгээд Тогтомш 1370-аад оны үед төмрийн цэрэгтэй хамт буцаж Алтан орд руу орж ирээд хоёр буцхагдаад бас яг Чингис хаан гэхэд арай биш тэр цэргийн хувьд бол сайн жанжин биш юм байна гэдэг нь бол харагдаад байна. Тэгээд хамгийн сүүлд нь Мэлэг төмөр гэдэг хаанд буцхагдаад тэгээ бас буцаад тэгэл өөрхөө ялагчаар төмрийн хажууд гүгээд очдөг. Тэгэл төмөр нь ялагдчихсан уу за айлыг гээл тэгэл тэгээ тэр төмөр Мэлэг хаан ч нь бол тэр нэг дугаар дээр ярьсан байхаа чихтэйхэн завхаа нөхөр байсан гэдэг. Тэгээд ноёдынхаа хатмыг булааж авч унтаад тэгээд тэрнээс болоод ноёдууд нь их дургуцаад тэгээд ер нь сүүлд нь энэ ерөөсө бүтэхгүй гарав ингэнгүүтээ Тогтомш шиг нөгөө Хөх ордын ноёдууд Тогтомш шиг дуудаад чи хаанс. Тэгээд энэ хаан байна гэж ерөөсө бүтэхгүй юм байна гэд
Тэгээд Тохтомиш ч нөгөө зэрэг мэрэг дайчилгүйгээр нөгөө ноёдуудын хувилдаа нар сагнахтаж очиад маань нэг хаанаар хөргөмжилчихгүй. Энэ үед баруун хэсэгт нь нөгөө Мамай гэдэг нөхөр чинь ноёлж байгаа шүү дээ. Тохтомишийг хаан суугаад. Мамай хоёулаа бүр дөнгөж энэ цуврал эхэлж явах үед Куликовын дулдаан гэдэг нэг дугаар байсан. 2 дугаар болов 3 дугаар дугаарч байл. Тэгээд тэн дээр Куликовын дулдаанд Оросууд ялсан гэд гайхуулаад байдаг. Тэгээд ягаад дараа нь 100 жил татвар төлсөн гэдэг хоёулаа яриадсэн шүү дээ. Яг Куликовын дулдааны жинхэнэ ач холбогдол юу байсан бэ гэхэлэр Мамай чинь нэг Мухаммед Булаг гэдэг Батын одоо нэг удмын нэг 8 настай хүүхдийг хаан өргөмжилчихэд туугаад исэн хүн байхгүй. Тэгсэн дэр нь Куликовын талд алагдчихсан. Тэр Мухаммед Булаг. Тэгэхээр Мамай гаргаас үлдчихгүй. Мань хүн Алтан уургийн хүн биш. Хаан суухс. Гэтэл зүүн талд нь Тохтомиш гэд ягараг байхгүй. Алтан уургийн туг төмрийн удмын хүн хаан суучсаж. Тэгэхээр асуудал үүсэж байгаа байхгүй Мамайд. Тэгээд бид нар нөгөө юу гин Оросууд бол зөвхөн Куликовын дулдаанаа яриад тэгээ хайчдаг. Калка гол дээр дахиж нэг дулдаан болж байгаа тэр үе чи яг 1380 онд. Тэр дулдаан нь бол Тохтомишийн цэрэг, Мамайн цэрэг хоёрын хооронд болж байгаа байхгүй. Монголчуудын дотоодын л дайм шүү. Дотоодын дайм. Зевс үедээ хоёрын Оросын мангуудыг анх буцгасан Калка болж таа. Тэгээд тэр энэ нэг тулдаан саадах чинь болоогүй. Тулдаан эхлэхээс өмнө Мамай ноёдууд нь бүгдээрээ заа хууль ёсны хааны эсрэг байлдаад яах вэ гэд. Тэгээд юу ячихсан. Дагаар орчихсон. Тэгээ Мамай нөхөр цэрэггүй болцсон. Тэгээ цаашаа зүгтагаад кафад яваад ицсэн чинь Италид бас навшин юу ч юмаг оруулахгүй гэд хаалгаацсан. Тэгээд мань хүн чинь сүлд нь баригдаа цаазлагдсан л да. Та нэг бас цаг хугацаа хэтэрхий товчлоод байна. Жанебек, Бердбек гэж ярьжсэн энэ чинь энэс хойш гинт 25 хааныг одоо юуг нь ярих юм бэ? Үгүй юу яаж байгаа. Орд эзэн гэж байгаа юм. Тэгснэ Хөвлөг гэж, Баян гэж, Мангудай гэж, Сасбог гэж би зориуд алгасцээ. Би шалтгаанаас ийм юм асуух гэдэг. Ингээ бахан исламын шинтэй хаад болж ирсэн гинт буцаад Монгол хаадуудын нэр, Монгол нэртэй хаадууд гарснаа. Дахиад Тохтомиш ихийг отоход нь чинь исламын шинтэй юм билгүй. Ягаад ийм өөрчлөлт гинт орж ирээ буцаад би шашны үед юм уу нэршлийн үед л асууад байгаа юм л да. Ухсааны үед юм уу? Хоёлаа түрүүчийн дугаар дээр ирсэн Үзбек гэд хаан байсан гэд Алтан ордын. Тэгээ Үзбек хааны үед бол одоо энэ Алтан орд бол тэр чигтээ исламын шашинд ороод тэгээд тэр исламын шашинд орсон улсууд нь Үзбекүүд болсон гэд ярьж ирсэн санаж байна. Ороогүй үлдснүүд нь Калмакууд гэд үлдгэсэд болсон гэд. Тэгээд нөгөө исламын шашинд ороод эхлэнгүүт хүүхдүүдтэй тийм нэр өгдөг болоод тэгтээ бас дахиад хараад байхад зарим нь хатнаас их болоод байгаа. Ямар хатан авсан байна? Нөгөө хаан ямар ухсааны хат авсан бэ? Тий. Тэгээд тэрнээс төрсөн хүн одоо жишээлбэл одоо Урус гэдгийг бид нар Орос гэж ойлгох гэдэг байх л та. Тэр биш шүү дээ. Урсууд гэж омог байсан тухай хоёлаа юу зөчийн тухай ярьж байхдаа ярьж исэн шүү дээ. Тэрний Урус байхгүй. Тийм юу байсан. Тэгэхээр зэрэг ээж нь би бол ээж нь мусульман шашинтай хүн биш. Ээж нь бол юу байсан юм байна гэж хараад байгаа. Бөгийн шашинтай хүн байжээ. Тийм учраас ийм нэр өгж ээжээ гэж. Энд чинь ингээд баахан тийм нэр одоо жишээлбэл орд эзэн гэдэг чинь яагаад байхгүй Монгол нэр байна тийм үү? Хонгиран гэж одоо мэдхгүй бас Монгол нэр байх хэвээр. Хончи гэдэг чинь Монгол нэр байх хэвээр. Хончин юм билгүй. Хончин. Тий. Нөгөө нэг Илхад дээр Чабан гэдээсэн шүү дээ. Чабан гэдэг чинь бас персээр хончин гэсэн үг шүү дээ. Ягаад ч мадуучин гэж нэр өгөхгүй хончин гэж нэр өглөөсөн шиг гэдэг ч юм уу те. Хөвлөг гэдэг чинь Монгол нэр байгаа юм тий. Тэгжээс нь дараа нь Мухаммед Ахмед бол явчихна. Тий. Ислам жижиг эхэлж байгаа. Тэгээд Алтан ордод бол энэ үед бүрэн исламжийг нь харагдаад байгаа. Тэгсэн мөртөө Үзбек, Жанибек, Тинибек энэ төр гэхээр юу байгаа үстэй. Исламын шашинтай
нэрүүд яваад байгаа биз. Ийм юу бас ээжээс их хамаарж байгаа юм байгаад. Тэр хөвлөг баян гээд гараад байгаа сасбууг энэ төр чинь хууль ёсны алтан ургийн хаадууд биш юм уу? Эсвэл Алтан ургийн хаадууд мөн. Орд эзний удмынхан. Сасбуугын хүүчин бүр сонин төвдөж гэмээр нэртэй. Эрзэн гэж. Тэгээд тэрнээс цаашаа болохоор зэрэг дахиад Мухаммед Ахмед болоо өвчин. Одоо Казахстаны Савран гэдэг хотод одоо энэ Сасбуугын бунхан байгаа. Энэ Эрзэн хаан бол бас их тийм олон хот сэргээж барьсан их тийм барилгач хаан байсан гэж тэмдэглэгдэж үлдсэн юм бол би. Юуны Монгол 3 хуваагдвч гүрний дайтай гэдэг шиг энэ Алтан орд ч бас 3 хуваагдахад энэ газар нутаг Хөх ордын газар нутаг ч бас нэлээд том юм шүү. Тоомлоод бас Хөх орд гэдэг чинь баг Казахстан тэрчигтэй тийм хэмжээний газар нутаг. Одоогийн Казахстан дэлхийд 17-д орж ирж газар нутгийн хэмжээгээр тэр юм шиг хэмжээний гэсэн үг байна тий. Бүр Алтан ордоор ярих юм бол наа чи ингээд тэрчигтэй Европын холбоо байхгүй. Тийм байна. Том газар нутаг. Том газар нутаг. Алтан орд бол баг юу үлээ 6 билүү 8 сая хавтгай дөрвөлжин километр нутагтай ийм том юу байсан. Зүгээр тэгээ би яг тэр нөгөө завсрын хаадыг орхичдаг нь яг тэгэл бада хаадын тоглоом гэл тэрийг ингэж алаад гэсэн ийм л юм болох байх л та. Нэг тийм өрнөлтөө онцсон юм байхгүй хиний хончи хаан хүртэл бол ямарваа нэгэн асуудалгүй сайхан явцгаасан. Орд эзэн чинь өгөхөөс өмнө Хунграныг хаан ширээ залгамжлуул гэж гэрээслээ. Тэгээд нөгөөх нь маргаангуу суугаад тэгээд дараа нь хончийг бас маргаангуу суугаад тэгээд хончигийн дараа хөвлөгийн үед бол баян хөвлөг гэдэг ингээд хоорондоо хаан ширээний төлөө тэмцэл бас эхлэе. Тэгээд бас нэг хэсэг бүжгэн суу. Тий. Тэгтээ хиний Урус хаан хүртэл бол бас нэг их тийм онцгой үйл явдал бол байхгүй. Ягаад гэвэл эдгээр чинь нөгөө зүүн жигүүртэй л өөрснийгөө болгоод байгаа болохоос биш төвийн улс төрлөө нөх очиж оролцдоггүй. Урусын эцэг чинь Чамтай гэж хаан байсан. Жанбекийн үед томилогдсон хаан штэ. Томилогдох ч явах үед нөгөө залгамжлагтай нөгөө гол хаанаас очиж юугаа зарилгаа авдаг. Тэгээд хин Урусын үед болохоор нөгөө сарад хямрал эхлээд нэгдүгээрт Батын удмынхан байхгүй болцгоцсон. Хоёрдугаарт дуртай дурак нь очиод суугаад ахаар Урус ч гэсэн бас юм нь хөдлөө шүү дээ, тий. Тэгээд эн чин тогтомшийн эцгийг цаазаар авцсан гэдэг жисэн шүү дээ. Тэгээд тогтомш төмрөөс цэрэг аваад ирсэн чинь Урус хаан энэ нөхөртөө байлдан гэдэг. Болоогүй тэр чинь эхлээд төмрөөс нэгтгэхийн долон төмрөөс тэр тогтомш гэж нөхөр танаа хажууд очсон байна. Нааш нь өгөөтөх гэсэн чинь доглон төмрүүдээс нь тийм байдгүй юм. Надаас аврал ирж ирсэн хүнийг би өгөхгүй. Чи авмаар байгаа юм бол өөрөө ирж ав гэд. Тэгээ яг байлдаан болох гэд. Магадгүй тэгэхэд байлдаан болсон бол Алтан орд ихэрд сөнөх байсан баг. Гэтэл нөгөө Урус хаан чинь байлдах гэж цэргээ цуглуулад байлдах газар руугаа явж байгаа замдаа насварчихгүй. Тэгээд насварчхаар нь доглон төмөр зоо. Ханг болсон юм чи. Энэ тогтомш хаан байна. Энийг хаанаар тавилаа гэж хэлчихэд цэргээ аваа буцаа авцсан. Тогтомш чинь тэгээд таны түрүүний хэлээд байгаа Хөх ордын Алтан ордын Чингис хаан гэж зүгээр ер нь бол тавил хаан юм биш. Төмрийн тавил хаан. Тийм ээ. Эхэндээ бол мөн л дөө. Тэгээ энэ чи Ван хаан Чингис хаан шиг юм болоод байна шүү дээ. Ер нь бол. Тэгээд сүүл рүүгээ маань юм чин гэртэй болно л доо. Гэхдээ төмрөгийн эзэгч дийлэггүй л дээ. Хэрвээ энэ цаг үеийн Чингис хаан гэж ярих юм бол юу тогтомш төмөр байхгүй. Энэ цаг үеийн Чингис хаан гэдэг. Яг Алтан орд дотор бол мань хүн жаахан бяр суугаад юу яасан л болохоос биш. Одоо жаахан сэргээсэн үе юм л да. Дахиад энэ дотоод Алтан орд задарлаа гэх. Тэгэнгүүт Хөх орд, Цагаан орд, Цэнхэр ордын чинь хоорондоо яс холбооны байдалтай юм бол ойр талхуудын харилцаа гэдэг шиг тийм харилцаа байсан юм эсвэл Батын удмынхан
Батын удмынхан хаан ширээнд сууж байгаа үед бол бүгдээрээ захирагдчихж байгаа юм. Алтан орд гэдэг. Бүгд захирагдчихж байгаа. Тэгээ Батын удмынхан дуусчлаа шүү дээ. Тэгээ Батын удмынхан дуусчингууд би алтан ураг гэдэг энэ Шибаныхан хөх ордын орд эзний удмынхан чинь хаан суудаг гэд ийшээгээ тэмүүлж эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо жишээлбэл би Шибаны удмын хүн чи орд эзний удмын хүн яг л мягмарс руу сууж байгаа. Яг би болдгүй. Батын удам байхгүй болсон байна. Окей. За тэгвэл одоо хамгийн ахмад хүн орд эзэн биз дээ. Тэгэхээр тэрний удам би суух хэрэгтэй биз дээ. Юу яасны чинь Шибан чинь 5 дахь хүүхэд шүү дээ. 6 дахь хүүхэд шүү дээ ч гэх юм. Ингээд эхлэн штэ. Тэгээд ямарл явж байгаа байхгүй. За дотоодын харилцаа нэг юм зөрчилтүүд ихтэл гаднаа эн чин цагаатан хамт улс байна. Төмрийн улс. Орос яг өөрийнх нь харьяат улс. Өөр нэг тийм одоо миний байнгын тогтмол асуудаг гэсэн нэг тийм геополитикийн гэхээр юм тоглолтууд энэ бүс нутагт ер нь баг байхгүйсэн юм шүү. Тэгээ хоорондоо зөрчилдөөл. Одоо яг энэ хямрал хоёул төрүүчийн дугаар дээр ирсэн шүү дээ. Ер нь ягаад 1360-аад он гэд газар сайгүй дампуурва гэд 1370-аад он гэд Илхант улс дампуурчж байгаа шүү дээ. 1360-аад он гэд монголчууд хятадаас хөвгдөд язгуурын Монгол нутагтаа ирчихэж байгаа. Яг энэ үеэр цагаатан улс чинь бас одоо дампуураад тэгээ доглон дөмөр гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг Алтан ордын улсад бол тэр үед гадны дайсан гэж бараг байхгүй байхгүй. Доглон дөмрөөс өөр. Доглон дөмөр л одоо нухчул нухчих хүчтэй дайсан байгаа юм. Оросууд бол яг Мамай нэг Куликовын талд дархан дарсан. Гэхдээ Мамай чинь хууль бус хүн шүү дээ. Тэ? Одоо ухаандаа бол салан цус гарлагчийг одоо хааны нэрийн өмнөөс очиж Оросын жанжин дарж байгаа л хэрэг байхгүй. Яс юм дээр ирвэл. Тэрнээс үүш тэр тэр Монголын дарлаас гарах маргадахгүй асуудал ерөөсөө биш байсан. Тийм үе байсан. Баруун хил дээр бол нэг жоохон хэцүү нөгөө хин Литвийн их ван хүчрхэгжиж гарч ирсэн. Литв гэхээр бид нар тэр үн тий. Одоогийн Литв гэж ойлгох гэдэг энэ чинь Беларусь, Литв, Орос, Польшийн нэг хэсэг. Тэр үеийн Литвийн их ван улс гэдэг байна. Тийм учраас бас нэг тийм жижиг биш. Тэгээд эр чинь бас тэгээс еврогоо өнгөл зөөстэй. Бас энэ зүүн тал руугаа Оросын гант улсууд руу өнгөл зөөстэй. Зарим газар Киев чинь бол зарим жилд Литвийн зэрэг эзэлчээд тэгээ өөргөн муу Оросууд хоёр дэшээ татвар төлдөг байсан шүү дээ. Алтан ордынхаа gooч төлнө, Литв ээж төлнө гэд ийм үеч бас байсан л та. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors. Тэгээ Оросд яг та түрүүний хэлээд 3 жил нэг гэсэн бас цаанаас нь Литвчүүд гэсэн бас татраад их л зовоосон юм шиг. Зовоосон. Гэхдээ Литвчүүд их байлэр. За одоо ингэж байгаа байхгүй. Киевийг эзэлж штэ. За тэгэхээр нөгөө Алтан ордод сууж байгаа Монгол хаан чинь юу болоод энэ наагур чинь гээд асуухаар үгүй зүгээр мегаваттер хэрэлдээд би мегаг юу яц юм аа. Буцагц юм уу? Та бити санаасаа таны татвар төлнө гээд. Тэгээд нөгөө одоо яг хууль эрх зүйн үүднээс авч үзүүлдэг чинь зүгээр Алтан ордны харьяаны нөхдүүд хоорондоо байлж байгаа юм шиг болоод үнээр дээр нөгөө өөр улс ирээд эзэлчихэж байгаа шүү дээ. Тэгвэл нөгөөдх нь заа татвараал төлж ивэл тэрийг Оросууд өдөр тутам хиний харьяанд байхад бид нарт ямар хамаатан гэсэн хандлага бас байсан үе бий л дээ. За одоо хандлагандаа ч биш дээ. Тэгээд нөгөө дотооддоо зодон болоод юм Орос мантай. Тэ бас гол юу тэмцэл чинь тэгж яваад байгаа байхгүй. Хөх ордынхан бусад ордууд нь яагаад тэр сараад хаан суух гээд алдцаад байгаа гэж дахиад мөнгө. Нийслэлтэй биш юм уу? Энд чи ижил мөрөн. Ижил мөрнөр чинь худалдаа явна. Тэгээд ирвээ эндээ очиж суучих юм бол хардангисын худалдааг хяналтандаа авна. Хоёлаа нөгөө Италийн Монгол Италийн дайнууд гэсэн дугаар дээр ярьж ирсэн шүү дээ. Амар их мөнгө авдаг байсан юм а гэж. Нэг хот хөтөл жил 100 мянган алтан зоос төлдөг байсан юм а гэд. Тэгэхээр нөгөө санхүүгийн төлөө тэмцэл бас цаана явж байгаа байхгүй. Мундаг хаамлахаас гадна.
Тэр Италийн худалдаа харилцаа улс төрд монголчуудын оролцоо гэдэг бас нэлээд бие даасан ном гарсан байх шиг үлээ шүү. Венецийг тухайлж бичсэн байлээ. Би номыг олж үзээгүй, тэрийг олж уншия гэж боддоо. Гарчигнуудыг харсан чи их сонирхолтой сэдвүүд байлээ. Бидний мэдэхгүй. Одоо чи тэр нэг дугаар дээр Сүбэдийн дугаар дээр ярьлуу ялла. Нөгөө манай тагнуулын сүлжээ чинь Венецийн худалдаачдын тагнуулын сүлжээг ашигладаг байсан юм аа. Тэгээд дараа нь Венецийн тэр тагнуулын сүлжээ чи явж Английн тагнуулын сүлжээ болсон юм аа гэд ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр бас их сонин сэдв хөндөгдсөн байна гэж бодсон шүү. Тий. Одоо бас л гээгдсэн түүхэл болж ин гэсэн үг дээ, тий. Тий, тэр яг гээгдсэн түүх болно. Би тэр номыг нэг олж уншия гэсэн бодлоо. Энэ нь бол боломжгүй бас тэрийг нэг сэдв болгочвар юм шиг. Яг нь ярьсан сэдв гэхдээ дахиад задлаад наривчлаад ингээд гээгдсэн юмнуудыг гаргаад ирвэл бас сэдв болчоор л юм шиг харагдаж байна. Юу түрүүний хэлээд байгаа тогтомш мамайн хоорондоо хавирж байгаа асуудал дээр төмөр ингэж хар суучаад тэгээд нэг талд нь гарцаа тогтомш шиг таны хэлж байгаа шиг нэг юм ялагдаад дахин дахиад цэрэг өгөөл явуулаад. Тэгээ энэ харилцаа тэгээ хизээд дууссан. Энэ түүхэн дээр бас энэ цагаан орд хөх орд хоёр ч бас нэг хэсэг нэгдсэн юм шүү. Нэгдсэн нэг тогтомш чи эзэлж авсан. За мама чин Куликовын талд 1380 онд ялагдчихж байгаа шүү дээ. Тэрнээс өмнө 1379 онд тогтомш чин энэ хөхөрдөөс цагаан орд руугаа дайрж орсон юм. Онцгийн эсрэг үүсэл бол гараагүй. Яг гэвэл бас нэг хууль ёсны хаан яваад байгаа шүү дээ. Алтан уургийн хүн мөн. Мама болохоор юу гэд тэр Мухаммад Булаг гэд нэг жоохон хүүхэд хаан гэд тавьсан. Тийм ордон тэр төмрийн удмынхан хаан суух болоогүй. Энд Батын удмын хаан байна гэд томроод байсан. Тэгээ мань хүн чинь Куликовын талд 1380 онд ялагдаад тэгээд цаазар авахулсан. Мамаг цаазар авахад тогтомшийн цэрэг барьж аваад тэгээд тогтомшийн ноён яал асууж байгаа дотор чи уулын орд руу дайрсан байх гэж Орос руу дайрсан. Оросыг Орос гэд нэрлэдэг байсан. Уулын орд гэж нэрлэдэг байсан. Уулын орд ус байх нь тий. Арда Залесская гэж. Тий. Ард гэдэг нь яг монголоор байна шүү. Тий. Орд гэсэн үг л дээ. Залесская гэдэг нь ойн орд гэсэн үг байхгүй. Тэгээд Донны Дмитрий ямар алдаа гаргацсан бэ гэхэлэр нөгөөдөг чи одоо ингэ болцсон гэд татвар төлөхгүй гүрийцэн. Тэгсэн чинь тогтомж өөш татвараа төлөөч хийжээ. Би мамаа төлж ирсэн шүү дээ. Дөрий чи үг тооцдог юм чи зүгээр эсэргүй этгээдэг сангуйжуулсан байж. Одоо тийм байхгүй. Хууль ёсны хаан татвараа төлгсөн нөгөөдг нь үгүй одоо тэгээд би яахлаараа хоёр дахин төлдөг үлээ ингээд нэг иймэрхүү юмнууд л болсон юм шиг байна. Тэгэнгүүт нь тогтомш Москва руу сэргэл тавих гэж ирээд. Тэгээд дэрэг одоо ингээд Оросод ингээд гиндүүлж орж ирээд эзэлсэн гэж. Яг үнээр дээр яасан бэ гэсэн чинь тогтомш сэргэлээд ирэнгүүт нөгөө мамаатай байлдахад цуг байлдаад исэн бусд Оросын вант улсууд шүү дээ. Тэд нар чинь пинк тогтомж дээр гүгдчихэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө Донны Дмитрий чинь хөөе та нар бидрийг эзлэхээр зэрэг ирж явах туслаач гэсэн чинь үгүй одоо хууль ёсны хаан ирж явна. Чи мамаа бол өөр хэрэг. Тэр бол юу байсан? Салан тус гарлагч байсан. Одоо хууль ёсны хаан ирж яхад яах ингээд тэгэл тэр юуны доод Нижний Новгородын ванчин хүүхдүүдтэй цэрэг өгч тогтомжтой хамт явуулаад Херсоны ванчин энүүгээр яваарай гэж зам зааж өгвөл ер нь бол Орос гэдэг улс нэгдэх бүрээс огт болоогүй байсан байхгүй. Тэгээд юу яасан юм л та. Тэгээд нөгөө Москваг мань хүн эзэлж тагаад Донны Дмитрий шин сухтаж алгуулад. Тэгээд тэр үед нэг одоо өстө нэг Донны Дмитригийн Аз болоход Новгородын нөгөө голын дээр хэмжит гэд яриадсэн шүү дээ. Уршгүй нүкүүд гэд. Тэд нар чи ийшиг ижил мөрнөр явж нөгөө Нижний Новгород Монголыг дээрэмтгсэн хэрэг гараад Оросуудаа дээрэмтсэн хэрэг гараад тэгэнгүүт нөгөөдөг чинь гялс цэрэгтэйгээ явчихад Новгородыг бүслээ. За та нар ёо тэр хохирлын төлөв гэд тэгээд нөгөө за одоо окей ойлголоо хэдийг төлөх гэсэн чинь яг тогтомшийн нэгсэн мөнгөийг хэлж байгаа шүү дээ. 8000 рубль төлөх гэж. Тогтомш 2 жилийн татвар төлөөгүй юм чи
8,000-ыг төлгсөн байхгүй. Тэгээд Новгородоос 8,000 рубль аваад Тохтомш тушаагаад тэгтээ хаан их вангийнхаа эрхийг Дона Дмитрий өөртөө авч чадаагүй. Тохтомш өгөхгүй гэсэн чи эсэргүү царайлсан итгэхэд аль тэр хүүдч өгч гэдэг хүүд нь их вангийн зарлиг өгсөн байдаг. Тийм түүхтэй. Тэгэхээр яг энэ утгаар нь Почкайгоо Чингис хаан гэж нэрлсэн байж магадгүй. Буцаагаад Оросыг эзэлсэн гэсэн утгаар. Тэр утгаар. Тэрнээс биш яг өөр нэг Тохтомш нэг гийгүүлс юм байхгүй. Тэгээд түрүү ярьсан шүү дээ. Дайсан гэдэг улс ер нь хоёр л байсан шүү дээ гэд. Төмөр нь болохоор маньууныг ивент итгэсэн итгэж шүү дээ. Тэгэнгүүт нөхөр төмөртэйг байлдаад тавирч эхэлж байгаа юм уу? Тэ яг ер нь бол тэгээд Алтан ордын хаан болцохоор чинь тэнд чинь бас нөгөө одоо элит анги нь өөр шүү дээ. Тэ? Тэгээ хоёрдугаарт төмөр ямар бодлого бариад исэн бэ гэхэлэр торгоны замын худалдаа манай нутгаар л явна гэдэг. Тэгээ нөгөө худалдааны урсгал өөрлөгөө татаад эхлэнгүүд Алтан ордын чинь зоосгүй болчихж байгаа шүү дээ. Тэгээ ирэхээр нөгөөдөл чинь Тохтомшигаа ой болио энэ төмрийг буцах юм ч одоо хамаг худалдаа нааш татаад байна шүү дээ гэж. Хоёрдугаарт энэ үеийн хямралын нэг том шалтгаан юу юм гэхэлэр нөгөө монголчууд язгуурын Монгол нутгараа хөгжсөн шүү дээ. Тоон төмөр хаан 1366 он баха. Тэгэд эренгүүт нөгөө Хятадаас ирдэг худалдаа чинь багасчихж байгаа байхгүй. Тэгээ багасангууд тэр нөгөө урдан сайхан гол мөрөн шиг урсж орж ирдүү байсан юм. Гориг шиг болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр горихыг төмөр өөрлөгөө татаад тэгэнгүүт Алтан ордынхан дургуцж байгаа байхгүй. Энд ч арайчтэй гэдэг. Тийм Тохтомшийн зураг гэдэг юм байхгүй. Одоо тэгээд энийг одоо Оросын нүүрний цаглбараар лицевой свод гэж сүүлд хийгдсэн юм уу? Тухайд юм уу? Үгүй яг нэг Орос нэг чи Тохтомш хааныг зураатах хэрэг нөгөөх нь одоо Монгол царайтай хүн зурчвал Орос хүмүүс харчаад энэ чи хаан биш үү гэх байна. Тэгээд ингээд Оросын хаан шиг юм зураа тавьдсан байгаа. Энэ тийм асуудал үүсээд тэгэд нөхөр бол 85-6 оны үед үлээ 86 онд эхлээд доглон төмөрийн нутг руу халдсан. Доглон төмөр чинь тэр үчи амар том энэ тентгүү дай хийгээд ийшээгээ нөгөө Туркийн нутг руу Османуудыг буцах гэж мөхөд замгүй явж исэн үед нөхөр араар нь сүнгэнж ороод хоёрдугаарт төмрийн улсын нэг том проблем бол Моголистан гэж нөгөө цагаатан улс чинь нэг хоёр хэсэгт байсан юм аа гэд яриадсэн шүү дээ. Төмөр бол нөгөө Мавринахрын хэсэг буюу Суурийн хэсэгт нь хүчрхэгжиж гарч ирсэн. Тэгээд мань хүний гол дайснуудын нэг нь Моголистан буюу нөгөө нүүдлийн хэсэг нь байдаг байсан. Дуглалдууд болцсон. Нүүдэлч угсааных. Тэгээд тэнд нь бас нэг Камараддин гэж нэг хаан суучаад тэгээд Тохтомшийг бас гатгаад хоёлаа нийлээд төмрийг буцхий гэдэг. Иймэрхүү бас нэг ивсэл гэс тийм бас нэг өөрхөн ивсэл энэ Тохтомш чинь бүр Египт рүү хүртэл загталцаанаа явуулж төмрийг ер нь чи цаанаас нь би эндээс нь их юм хийж үзсэн. Тэгээ байхгүй эхлээд мань үнийг ороод ирэхээр зэрэг юу байсан. Энэ чинь бас нэг юу байсан ба. Тохтомшийн хатан Тулунбек гэж хатан байсан. Тэр Тулунбек хатан чинь эдгээ ноён гэж одоо мангуудын эдгээ ноёнтой хувилдаж Тохтомшийг хорлож алах гэж исэн гэсэн хэрэг гараад тэгээд Тулунбекч яг мань хүн барьж аваад цаазар аваад Тулунбекийн хувилдаан ямар зорилготой байсан бэ гэхээр Батын удмын үнийг хаанаар тавина гэж. Тэгэхээр нөгөө Тохтомш чинь бас хууль ёсны хаан мөн биш гэдэг асуудал цаагуур нь яваад байна гэсэн үг шүү дээ. Энд чи туг төмрийн удам. Тэгээд тийм тэнгуут нөгөө эдгээч цугтаагаад тэгээд нөхөр доглон төмрийн тийшээ яваачихгүй. Тэгээд доглон төмөр нь ягаад ч юм эдгийг барьж буцааж өгөлгүй хажуудаа аваад
бас ивентдгээ явцсан баг. Бодвол энэ тогтмол шиг хазар байлгаж явах санаа бас долоон дөмөрч бас айхтар улс төр юм чинь. Тэр нэг тийм долоон дөмөртөө муудалцах нэг шалтгаан. Одоо шалтгаан биш үү, шалтгач гэх юм уу. Тийм болж байгаа. Тэгээд эхлээд мань хүн чинь Азербайджан руу давхиж орсон баг. Дахиад энэ юу хэлж яах гэхээр торгоны замыг булаацалтаж байгаа. Нэг торгоны зам чинь Каспийн тэнгисийн өмнө нэргээр гараад Азербайджаны нутгаар ингэж нефт гардаг байсан гэж яриадсан шүү дээ. Дербентийн хоолойгоор нефт гараад тэгээд цаашаа Хар тэнгис рүү тэрийг булаацалж байгаа хөө нөхөр. Ер нь бол Илхан Тулс Алтан орд хоёр үе үед тэр Ширваны талыг булаацалдаг байсан. Ерөөсөө анхнаас л тийм үетэй байсан. Тэгээд тэгэнгүүт долоон дөмөр үний яаж ийна гэж сэргэлээд өгөх гэсэн чинь тогтмош за төмөр хавуучлаарай би одоо дахиж тэхгүй гэдэг. За би хажууд нь байгаагүй шүү. Болсон үйл явдал нь ерөнхийдөө нэг тийм. Тэгээ одоо би буруугаа хүлээж байна. Хаа дахиж тэхгүй гэхэлэр нэг за чи нэг хайтайхан байгаарай гэж хэлжээ яваад өгөхгүй. Яваад өгсөн. Тэгээд тэр үед долоон дөмөр чи Ираныг байлдыг эзэлж ирсэн. Ер нь бол Ираныг монголчууд хоёр эзэлсэн. Нэг нь хөлгөө хааны үед, дараа нь долоон дөмрийн үед. Бас бид нар ч Америкаас гайгүй байсан шүү. Одоо Америк үрг янз янз л болж ах шиг байна шүү дээ. Тэгээд нөгөөдөг чи Иран руу дайран хийхгээ явцсан чинь нөгөө тогтмол чинь дахиад Маврины харлуу бүр өөрийнх нь нутаг руу халдаад. За тэнд бас нөгөө Маврины хартан байх ноёдын хувилдан гараад төмрийн эсрэг. Тэгээд нөгөөдөл нь чи үрээд ирээ гэд ингээд янгут нөгөөдх нь давчиж чад. Тэгэд нөгөөдг чинь дахиад Иранаас сэргээ татаж долоон дөмөр маань буцаж ирж байгаа байхгүй. Дэгэн шүү дээ нутгийг чинь юу яатсан. Тэгээд эзэг хойгуур нь эзэг хойгуур нь бужигнуулаад болж өгөхгүй. Тэгээд юу мань нөхөр нэг жижиг байлдаа хийгээ зугтсан баг. Тэгээ зугтангууд нь төмөр за нэг сайн хашраая гэд. Тэгээд үргийн чот бол тэр үед одоо юу нэ хөх ордын нийслэл гэж тооцогдчихсэн. Үргийн чиг бүр юучгүй нураагаад одоогийнхор адил гэсэн үг. Одоо энэ чинь Узбекистанд байгаа. Энэ хот нь одоо юу байх вэ? Тэр үед бол 3 гэж нэрлэдэг. 29 улсын нийслэл байсан шүү дээ. Тэгээд тэрийг бүр ингээд үнсэн доор голтол нураагаад суурин дээр нь шороо асгаж байгаа тариад. Тэгээд тэр юу тийм суудныг хийж байгаа нь нөхөр бол нэг тийм хийх ажилгүйдээ биш. Эсвэл тэр хотыг нураацснаар тогтмол шашрах гэдэг одоо биш. Худалдааны зам байхгүй болж байна. Тийм. Хот байхгүй болчихлоор зах байхгүй болчихно. Зах байхгүй болохоор тийш худалдаа явах амарч үндэслэхгүй болчихно шүү дээ. Худалдаа хаашаа явах вэ? Самарканд руу явна, Бухар руу явна. Манай миний долоон дөмөр миний бүх нутгаар л явна гэсэн үг. Тэр Алтан орд руу явахгүй гэж. Ингээд яасан баг. Тэгээд дараа нь бүр дараа нь 3390 оны үед нөхөр дахиж Монголстанынхантай нийлж дахиж халдаад. Хоёулаа Монголстанаар нэг дугаар ярья. Тэгэхгүй бол энэ юу Монголстан гэдэг хүмүүс жоохон гайхаад ойлгохгүй байчиад байгаа. Тэгээд дахиад эн чинь юу вэ? Кондорча гэж гол дээр их том тулалдаан болсон. Тэр тулалдаан 1391 онд. Тэгээд тэр тулалдаан тогтмош ялагдаад тэгээд зугтсан. За тэгээд төмөр бол 1395 онд ерөөсөө дуусгая. Энэ нөхөр ерөөсөө амар тайван байхгүй. Дээш басна чадахгүй мөртөө хурж ирж ингээл өдчихөөл зугтаж алга болчихвол тэ. Тэгээд нэг тийм бацаанууд байдаг шүү дээ. Зодолж чадахгүй мөртөө удлаа хүмүүдэл яваад идэг. Тэгээд ерөөсөө дуусгая гэж хэлдэг нөхөр 1395 онд бол бүх зэрэг аваад Алтан ордын нутг руу халдаж орж ирсэн. Тэгээд Терк гол дээр Терк гэдэг нь Кавказд байдаг гол. Тэр гол дээр бол хамгийн гол тулалдаан болсон. Бүр тэр тулалдааны зарим үе дээр нь бол бүр төмрийн зэрэг дийлдэх дээрээ тулаад тэгээ бүр төмөр хаан чи өөрөө биечлэн зэрэгээ удирдах дайрж орсон энэ төр гээд. Тэгэхээр тэр бол их ширүүн тулалдаан болсон баг.
Тэнд бол яхаар байхгүй яг хувь хүний фактор тулдаанд нөлөөлсөн гэж үздэг. Яг тэгвэл эхлээд тогтомж жоохон илүүрхэд ирэх үед тоглоом төмөрчин өөрийнхөө цэргийг өөрөө биежлэн удирдах дайрж ороод тэгээд тэгэнгүүт нөгөө цэргүүчин бас юу яан штэ зоригж штэ хаантан өөрөө одоо ингээд орж ийн араас нь ингээд яг тэгээд дайрж ороод тулдаан төмрийн талд эргэж эхлэхэд юунд тогтомж цэрэг нь бол хангалттай байсан мөртөө нөхөр хаяа зогтцсон баг. Тэгээ хаяа зогчхоор цэрэг юу гэж эсэргүүцлээ юу их үү те зохин бололтой эсэргүүцэл байхгүй болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ ч бас нэг Чингис хаан биш байгаа үстэй тий. Яагаад Чингис хаан гэж нэрлсэн гэхээр би сая нэг юм түүхэн феномен буюу үзэгдлийн үед Чингис хаантай адилхан юм шүү дээ. Ивэд тэтгэгчтэйгээ тулдсан бас нэг хаан санархалтай мамайг цаадалсан гэдэг. Тэр утгаар нь давхцсан түүхэн үзэгдлэр нь Чингис хаан гэж нэрлсэн юм шүү. Үгүй ахаа би Бачкааг нэг Оросыг эзэлж гэрн Чингис хаан л гэд нэрлсэн юм байна даа л гэж бодоод байгаа. Энэ бол нэг тийм гавьсанч мундаг жинж бас биш. Ер нь бол төмөр байтугай өмнө нь юу хөх ордын юу мэлэг төмөр хаанд дарагдаал явж исэн нөхөр штэ. Тэгэхээр энэ бол нэг тийм мундаг амтан бас биш. Энэ хүний хажууд байсан жанжингуудыг үзэхэд бол бүр нэг тийм юу биш. Сүрхий жанжин байхгүй. Эдгээ ноён байна. Тий. За эдгээ бол мундаг ноён байсан. Гэхдээ нөхөр бол сүүлдээ нөхрийг өөрийг огцруулах гэх юм уу алах юм ажилд оролцож бариад тэгээд төмөрлөө зогтсон хүн шүү дээ. Уул нь аминд нь орсон хүн юм байна. Төмөр мэлэг хаанд буцах очиод зугтаж явж байгаад гол гарч яхад тогтомшин хөлөнд үлээ сум тусаад мань хүн морноос унаад тэгээд живж өгөх гэж яхад нэдгээ ноён очиж татаж гаргасан гэдэг юутэй байдаг. Тэгээд яг өөр юм бэ нэрээ Чингис хаан ч хүзүүнд харуулдаг. Нөхөр хүзүүндээ харуулсан. За. Танд юу өөр үзүүлсэн нөгөө тогтомш өөр нь тусдаа зоос дэлгэсэн тэр түүхүүд байдаг. Яг тогтомшийн зоос мос гэж би хоёлаа кафе хотын тухай ярьсан. Ер нь бол тэгээд энэ үеийн зураг гэдэг юм их хороо. Тогтомш хааны зоос гэдэг энэ байна л да. Тусдаа зоостой байсан тийм. Яг араб бүсгтэй ийм зоосод араб бүсг тий тэгэн штэ юу Төв Азийн улсууд ч тэр үед араб бүсгэл хэрэгэлдэг байсан юм чи. Ингээд тогтомш төмөр зохиол энэ орчин үеийн хүмүүс төсөөл зурсан байгаа. Тий. Энийг тогтомш хам мөн гэж ячвал нөгөө сүбэдэн зураг биш вэ штэ гэж загнуулаад бидэг юм л орчих баг. Энэ бол яг түрэг хүн ш тэрээс. Энийг казакаар зуруулаад байна. Тэгэхээр ч нөгөөт ч нэг казак л зурч штэ. Энэ болохоор тэр голын тулдааны шийдвэрлэх хэсэг гэдэг энэ Дундад Азийн нэг зураач үлээ Азимбек билүү юу үлээ. Тэр зураач зурсан. Яг бол энэ нөгөө гол шийдвэрлэх тулдааны үед энэ нөгөө доголон төмрийн асар руу тогтомшийн цэрэг дайрж ороод тугийг булааж авах гэж оролцсон энэ хэсэг. Тэгээд юу чин доголон төмөр чин өөр цэргүүд зорж байгаа тэр. Тэгэд тогтомш тэгээд дуусах үлдээ. Мань хүний адлын хувьд дуусах үхэх юм чи. За. Тэгээ мань хүн чин Литвийн хандлага зогтчихж чаддаг. За. Тэгээ яг ер нь бол мань хүн чин захирсан нутаггүй ч гэсэн уул нь хууль ёсныхоор бол Алтан ордын хаан шүү дээ. Тэ? Төмөр бол хизээж Алтан ордод хаан сууя гэж бодож байгаагүй. Энэ Коричак билүүний нөхрийг хаан гэж тавьдсан. Тэгээ тэр нь жоохон сулвтрэгт гэдэг байсан юм шиг байна. Тэгээд тогтомш чинь дахиучаад Витовтод хоёлаа яагаад буцаагаад Алтан ордыг буцаагаад эзлэе. Тэгээ чи одоо энэ хэсгийг аав гэд. Тэгээд Витовт нь бас эн чинь бас их зүгээр санал байна. Тгийгээд. Тэгээ ноёр чинь цэрэглээд юу руу орж ирсэн. Алтан ордынхаа нутг руу буцаж дайрж орж ирээд. Тэгээд нөгөө эдгээгээд нэг ноён яриадсэн шүү дээ. Тэр нь буцах болсон. Ворсксла гэдэг гол дээр гол тултаа нусан. Тэн дээр бол Литвийн цэрэг Монгол цэргийн байлдааны арга мэддгүйгээс болсон баг гэж хараад байгаа юм би. Яг бол яг тулдааны эд үед тогтомшийн цэрэг гинтийн ухралт хийгээд би бол нөгөө Монгол цэрэг хуурамч ухралтай хийсэн юм шиг байна.
гэж хараад байгаа. Тэгсэн чинь нөгөө Литвийн зэрэг чинь баларлаа ухарж ийн гэд хаяа зогтцсон байхгүй. Тэгээд боцохогдсон. Тэрнээс шиг уул нь яг хүчний харьцаа талдаа бол Литв тогтомшийн хайр, Витовт тогтомш хоёрын хайр бол хамаагүй илүү байсан ба. Литвч нь монголчуудад тэгж тулгаралт хийж байгаагүй юм. Үгүй байсан хөх голын тулдаан, энэ Оростай голын тулдаан гэд тийм тулдаан бол байсан. Заримдаа ихэнхдээ ялагдчихсэн. Тэгээд сүүл рүүгөө бол Алтан орд чи өөрөө дотроо хямраад нөгөө Литв мэдвий чинь анзаарах суугаагүй болоод юм болсон л доо. Хэрвээ тэр үед Оросууд хүчрхэгжиж Москвагаад орж хүчрхэгжиж гарч ирээгүй бол одоо Орос гэж улс байхгүй Литв үед улс байх хэвээр. Тэгээ хэдүүлээ Вильнюс руу очиж мөрөгдөг тийм үеч ирэх байсан байж магадгүй. Юу руу очиж Вильнюс нөгөө Литвийн нийслэл. За. Мөргөх гэдэг нь үгүй. Гэхдээ хэрвээ чи тийм их Литв гэдэг улс байх юм бол бидний чи хувьцыг одоо сүүлийн 100 жил Оросууд мэдж байгаа биз. Тэр утгаар хэлж байгаа. Тогтмол ядлын бодлоо дуусаагүй. Тэгээд Орслог гол дээр буцхагдсан. Одоо мань хүн чинь Алтан ордоо хаан сууж чадаагүй. Төмөрлөө очих нүргүү. Витовт мань хүн дургу болсон тэгэн штэ тий. Зог байлдаж явж яснаа гинт хаяа цухтаад стөвлөвт ихтэйгээд дургу болсон. Тэгэнгүүт нөхөр Шибаны Сарл орд руу дахижчиад Сарл ордын хааныг унгаагаад өөрөө хаан болоос. Сазар зүүн башлав таашаа гэсэн үг юм. Одоо баруун хойд Сибирь гэх юм уу да. Шибаны орд гэдэг маа. Эдийн засгууд ямар ч ашиггүй газар шүү дээ. Гэхдээ тэр нь ч яг гэдэг. Тэгтээ бас нэг юм улс шүү дээ. Энэ одоо Шибаны хаан тулс гэдэг тэр Чинги тура гэж байгаа үз. Чингисийн төр гэж байгаа шүү дээ. Чинги тура гэдэг. Эн чин Тайбугийн удмынхан гэдэг юурт гэсэн биш төр. Тий юурт гэж яг тэр үе чинь гэр гэж одоо нэг улсаа тэгж нэрлэдэг байсан байхгүй. Том бол орд болно. Чи ордонд амьдрах уу, гэрт амьдрах уу, жижиг гарууд гэрт амьдрын шүү дээ. Хаан бол ордонд амьдрын шүү дээ. Тэгээд нөгөөтг чинь тэр Сибирийн хаан улсын хаан болд суугаад тэгээ яг юу яагаагүй л дээ. Мань хүн чинь тэр үед одоо энэ Чинги тура гэдэг чинь одоогийн Тюмень. Тюмень хот. Тюмень юу гэсэн үг? Түмэн. Тэгэд мань хүн чинь юу байсан? Нөгөө эдгэн ноён чинь энэ нөхрийг ихэрнэ. Яахгүй дарахгүй бол ер нь амар тайван байлгахгүй нэгээд цэргэлж ороо тэгээд нэг толдааны үеэр тогтомж алгадцсан. Ингээд нөгөө Алтан ордын Чингис хаан чинь байхгүй болцсон гэх юм уу да. Ер нь бол зүгээр сүтгэл нөхөр байна. Тий. Тасалтгүй л дайм байлтай. Нөгөө тэр чинь хаан болох гээд үзээд байгаа шүү дээ. Тийм бай. Тий. Тэгээ эн чинь нөгөө Алтан орд орд нь хэд хуваагдаад. Цагаан орд чинь Астраханы хаан тулс, Казаны хаан тулс, Кремийн хаан тулс, Их орд гэдэг 4-5 хуваагдчихлоо. Хөх орд нь бас 2-3 хуваагдаад. Жинхэнэ юуртанууд болж эхэлж байна. Жинхэнэ өстой юурт болж эхэлж. Гэр болж эхэлж байна. Орд биш гэр болж эхэлж байгаа. Тэгээд энэ үед бол Нохон орд гэж хүчрхэгжиж ирсэн нөгөө мангуудын эдгийн ноён гэж яриадсэн шүү дээ. Тэр чинь одоо Нохон удмын хүмүүсийг захираад тэгээд тэр нь Нохон орд гэдэг. Нохон орд бол энэ хөх ордын гол хэсэгт бол бас нэлийн удаан бараг 100 жил голлох хүчин болж явсан л да. Эннээс хойш 100 жил. Тэг энэс хойш хөх ордын задарлаас хойш. Тий. Тэгээд энэ Нохонууд чинь хамгийн сүүлд нь одоо Оросууд бол Ногай игээд Кавказд байдаг үндэстэн шүү дээ. Тэр чинь нөгөө халимгууд нүүччихэд халимгийн луузан тааш, өрлөг тааш гэж хоёр тааш торгуудууд гэсэн үг. Эдрийг буцахад Кавказын уулны цаашаа хөөхөд гаргацсан. Тэгэд Ногайчууд чинь тэр Кавказд байгаа нь тийм учиртай. 1990 оноос хойш 20 дугаар зууны Монголын түүхтэй холбогдсон олон асуудлын тухай архивын нууц материалууд ил болж бидний түүхийн олон ойлголтыг шинэчлэн эргэн харахад хүргэсэн юм.
Монголын болон Оросын олон архивуудаас гарч ирсэн шинэ баримт материал дээр тулгуурлан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 30-аас 40-од оны түүхийн тухай бодит үннийг өгүүлж эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө 1900-аас 1945 он хүртэл мэдрэшгүй тэмцсэн монголчуудын 50 жилийн түүхийн тухай доктор Ёндонгийн Отхон баярын тойрвсон Монголын тусгаар тогтнолын товчон 4 цуврал бүтээл дахин хэвлэгдэн гарлаа. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Тэр хөх ордын задрал чи өөрөө дахиад монголчуудад хамаагүй улсууд болж эхэлж байна гэсэн үг шин. Үндэстэн угсаатхан шашин шүтлэг хилний үед. Үгүй хил бол бүр алидэ алга болсон. алидэ алга болоо түргжсэн хил. Энэ үед чинь нөгөө цагаатай улсад бол цагаатай гэдэг хэлгээд байгаа. Тэг чинь бас түргжсэн хэл шүү дээ. Түрг хэл шүү дээ. Эднес ч гэсэн түргээр ярьдаг болцсон. Ийм үе хэл бол их эрт талмарсан. За шашин бол Узбек ханаас эхлээд исламын шашинд орцгоодсон. Ер нь Монголоос үлдсэн юм юу юм гэхээр алтан ураг. Тэгэд хаан ширийн цух хууль ёсны эрх алтан ургийн гэдэг үндслэлээр явдаг ийм юу байхгүй. Тийм учраас энэ алтан урд ч юм бол за ногоон урд, Узбекийн хаант улс, Казахын хаант улс, Сибирийн хаант улс, Казаны хаант улс, Астраханы хаант улс, их орд, за Москвагийн их хаант улс, Кремийн хаант улс 10 хуваагдаж шүү дээ. Ер нь зүгээр хөх орд алтан ордын задралд мэдээж дотоодын хүчин зүйлээс гадна төмөр өөрөө ер нь Оросыг хүчрхчид нөлөөлсөн юм шүү. Санамсаргүй бааз зориуд аль тий төмөр бол мэдээж Оросын тусгаар тогтнолыг олоод өгчий гэж яваагүй баг. Төмөр бол яасан бэ гэхлээр энэ тогтмол шигч нэг үйл үүтг итгээд байна. Энийг нэгдүгээрт буцгий. Хоёрдугаар дахиж энэ алтан ордын нутгаар худалдаа явах ёсгүй. Бүгд яах вэ гэхлээр миний өөрийн нутгаар явах ёстой. Миний хайртай Бухар Самаркандаар дайрах ёстой гэж үзээд нөхөр алтан ордыг эзлэхдээ нөгөө 3 жиг эзлээд газрын өрсөлдөд тэгшилсэн гэдэгтэйг адилхан энэ хотуудыг бүгдээр ингээд цөнөөгд явчихсан. Тэгэл хот байхгүй болчоор эдийн засаг байхгүй. Худалдаа нам байхгүй болоод хоёрдугаарт Оросууд тусгаар тогтнох аяг гой боломж гараад ирж байгаа байхгүй. Яа тэгвэл нөгөө төмөрчин ирээд ингээд хамаг юмнуудын арчаа хийсэн нөгөө амар Монгол алтан ордын монголчууд ч бүгд тэндээ очиж харсан чинь хэд угагдсан. Ер нь хинтэн ч татвар төлгий. Тэ? Нэг хэсэг бол энэ ижил мөрний одоо дунд урсгал хавцаа байсан их ордынхан надад татвар төлөх ёстой шүү гэж тэгж баахан үдсэн. Өөрснийгөө бол бид нар алтан ордын үргэлжлэл гэж одоо бид нар залгамжруулсан байна гэж. Тэр нь нэг залгамжирдаа биш. Нөгөө нийслэл нь тэдний гарт байгаа байхгүй. Тэгээ одоо гэв гинтхэн Төв аймгийнхан үрж ирээд надад төлөй шүү татвараа гэж байгаатай адилхан баг. Улаанбаатар Төв аймгийн нутаг дээр байсдаг учраас гэдэг үндслэлэр. Тэгээ тэр нөгөө Оросуудын сүүлд нь бид нар одоо яг жинкнэрээ тусгаар тогтносон гэдэг уграа голын сөргөлдөөн гэдэг чинь их ордын хаан Ахмад гэдэг нөхөр. Энд чинь алтан ордтойгоо харьцуулаад үзэх юм бол нэг сумын засаг дарга. Оросоос татвар авах гэж хусаад тэгээд дийлэлгүй бутсан байхгүй. Бас болоогүй тийшээ маньюуныг татвар авахгүй явахт нь ардуур нөгөө сумын засаг дарга нь орж нутгийг нүгэлээд манай монголчуудын айгүй гоё уламжлал шүү дээ. Оросуудтай мөргөлдөж явах үед нь Кремийн хаант улсын цэрэг их ордын нутг руу орж гэрийн төвөөсөн байхгүй. Тэгээд нөгөөдөг чинь Оросоо хайчаад буцаа явж байгаа учир нь тэр. Тийм учраас төмөр бол санаандгүйгээр Оросын тусгаар тогтнолд хамгийн их хувь нэмэр оруулсан хүн тоглолт төмөр. Оросууд харгас маргасаар нь буудаад байх болно хэрэггүй юм. Алтан ордын түүх дахиад ингээд жижиг ордуудад хуваагдаад манай баг хаадын үетэд авахсаж чинь. Тэнгүүтээ дахиад нөгөө нохой орд Астраханы орд гэдээ ирэхэр чинь хошууд болж хуваагдаж штэ халах. Тэр тэрнээр зүүрлчмээр юм шүү нөгөө гэр болж эхэлж байгаа. Тэг бараг тэгэж болно. Гэхдээ эн чинь бас
Түүхэн цаг хушуу хугацаанд гэхэд амар том хушуунууд байгаа юм да бас. бас л том уу? Тий. Тэгээ хамгийн сүүлийн орсууч нь нөгөө нэг Сибирийг эзлээд явж байгаад Ермак гэдэг нэг одоо Сибирийг эзэлсэн хүн гэдэг тэр чинь энэ хиний Кучум Сибирийн хаан Кучумыг дарсан гэдэг нь энэ юуныхан Шибаны удмын хаан багхгүй нөгөөх нь. Гэхдээ Сибирийн хаанд улс хизээж хүчрхэг байж үзээгүй. Яг гэвэл тэдний нутгаар худалдаа байхгүй. Хүн ам цөөхөн. Тэгээд ер нь бол гол тэмцэл энэ хөх орд цагаан орд хоёрын хооронд яваад байгаа. Тэгэл догтлон төмрийн улс гэдэг. Ийм юм байна. Тэгээ яг энэ нөгөө олон дугаар дамжаад энийг хэлээд хүмүүс одоо ойлгодог байлгүй дээ. Энэ одоо ингээл яриад байгаа чинь Монголтойгоо л алцаад байгаа шүү дээ. Бид нар чинь нөгөө Чингис өвөөгийнхэн байгуулсан улсыг бүгдээ хэдэн зууны турш ингээд хэрчиж хувааж байгаа. Бие биентэйгээ алдсаж байгаа хүмүүс. Хойрд асуусангүй энэ ч одоо тэгээд гээгцэн түүх юм уу? Тогтоомын шиг бид нар нэг мэдэхгүй байна. Уу яг түүхчд мэднэ л дээ. Зүгээр энгийн хүмүүс бол ийм хаан байсан гэж мэдэхгүй байна. Оросд сурсан хүмүүс бол тогтоомын шиг Москваг нэг эзэлсэн, холигтаад эзэлсэн энэ төр гэдгээр нь тэгж ойлгодгийг. Тэгэхдээ тухайн Москва ба юу Киев чинь юу юм уу? Аль нь илүү центр байсан? Төв байсан. Энэ үед бол Москва төв болж гарч ирсэн. Энээс хойш уу энэ үед үү? Энээс өмнө. Яг тэгвэл тий нөгөө чивтэр тэр дугаар дээр ярьсан санагдаж байна. Нөгөө татвар Оросоос татвар авах гээд тэгээ эн чинь нэг эзэлснийхээ дараа нэг 30 жил татварын төшөмлүүд явуулж үзсэн байна. Баскакууд гэдэг. Тэгээ тэд нар нь байнгын хэрүүл зодон болдог. Ер нь бол тэгээд харин Москвагийн вангууд та нар битий. Та нарыг нэг ингээ хүн яв болчих юм. Нөгөөдг нь татвар авах очоод зодон зохион хийх. Тэгээ дараа нь хүн манай татварын төшөмлийг зодлоогоод танай зэрэг орж ирээд намайг зодоод байх юм хэрэггүй би өөрөө цуглуулж гэсэн багхгүй. Тэгээд бэгнгүүт нь одоо Алтан ордын хаан бол амар штэ тийшээ бас нэг хүн томлол. За чи өө яг төдийг жил болго авчирч өгч шүү гэд нөгөөдг нь тэгэлгүй яах вэ? Тэгээд Москва хүчрхэгчиж байгаа байхгүй яг тэгвэл мань хүн татвар цуглуулдаг болчихно штэ. Тийм байна. Тэгээд дээшээ явж байгаа татвараас нэг 10% энэ төр авч үлдэж хийсэн баг. Ягаад би тэгж хардаад байгаа юм гэхлээр тэр аваад үлдсэн гэсэн баримт байхгүй л дээ. Ягаад би хардаад байгаа юм гэхлээр яг энэ үед Москва чулуун хэрэмтэй болж байгаа шүү дээ. Нэг мөнгө байна. Хаанаас ч. Гэтэ бас Оросууд ухаантай л да манай мангаруучиг бяцлагны үйлдвэр бариагүй хэрэм барьж байгаа байхгүй юу? 10%. 10 байсан юм мэдэхгүй шүү. Цагаан хэрэм барьж штэ. Одоо болтол Москвагийн төвд үед ш тэр хэрэмний үлдэгдэл. Тийм тэр улс чинь тэгээ хүчрхэгжээд гараад ирсэн байхгүй. Яг нэг хэсэг бол татвар цогдуулах эрхийн төлөө Тver Москва хоёр хоорондоо их тэмцэлддэг байсан. Тэгээд Алтан ордын хаанд очивол би цуглуулъя тийхүү. Тэгээ хаан таалагч ивэл за тэг али энэ мягмар сүрэн татвар цуглуулах хэрэгтэй өгчих гээд. Тэгээд чи очиж цуглуулна шүү дээ. 2 жил цуглуулсны чинь дараа би хаанд очиж матан шүү дээ чамайг. Мягмар сүрэн байна шүү дээ. Яг 10%-ийг салтаадж авч үлдээд байна. Би бол тань тэхгүй шүү дээ. Тэгэнгүүт тийм үү энэ мягмар сүр яасан үүд итгэхэд алей автхан баярыг чи яваа цуглуул гэл. Нэг ийм явж байгаад сүүлд нь Тверээ бүр нуг дарж аваад Твер чинь их вангу болгоо эзсэн шүү дээ Москва эзлээд. Тэгээ танаад ван байх учиргүй гээд чи бүр доош нийж байгаа хөө харьяа улс болгоод. Тэгээ тэр чин дараа нөгөө Оросын хаан ширээнд суусан цорын ганц Монгол удмын хааны тухай хуулийг ярьж исэн санаж байна уу? Бэхволтын сайн болт гээд. Тэгээ сайн болтыг хаан ширээнээс нь буулгахтаа Тверт их ван болгосон. Тэгж их үнэтэй болсон. Үгүй одоо тэгээд хөвсгөлд ямар юу бяцлаг хэрэм барилттай бяцлаг үлдэрлэх хэрэгтэй. Гэгөө би зөв ухаантай хүмүүс бол хэрэм барьд юм байна гэж яахгүй. Өөр юм хийд юм байна гэж. Тэгээ өөр юм хийд юм байна гэж тэгээд мэдгүй нөгөөдх нь бяцлаган байгаа ч юм уу ч юм уу. Бас бүү мэд. Гэхдээ тэр хүн чинь нэг юутай байна шүү дээ. Бид нар бол тэгээд тэр мөнгөө бариад тэг бяцлага хаанч зарна гэд хөвсгөлөөс гүйж явах юм.
Энэ хүн чинь бол хязгаар нэгэн цагт айсан ирнэ гэд хэрмээ барьж шít. Ухаантай хүн байна. Дараа нь бяцлаг хийж болно те. Тий дараа энийг бяцлаг руу даруулчих гээд Хөрөг юм нөгөө бөөсний үлгэрээд байгаа шиг шүү. бөөсний үлгэр шиг юм байна. За өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж чинь дараагийн нэвтрүүлгээр уулзцаая. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors